Мөнгө хийцгээе. Бидний дийлийнх нь хадгалахаар өгсөн мөнгөө хаана эргэлдэж байгааг мэддэггүй. Гэвч эргэлзээ үсгдэггүй ганц л зүйл бий. Бидний өсгөж хадгалуулахаар өгсөн мөнгө тухайн банкнд байхгүй. Банк тэр мөнгийг олон улсын банкны зах зээлд хаясан байдаг. Төлбөр төлөгч итгээд хаана амьдардаг, зээлийн хүүг чухам яаж төлдгийг бид мэдэхгүй. Энэ бүгд бид нарт огтхонч сонирн биш. Учир нь бид банкны дуудах хурааг дагдаг. Тэр нь мөнгөө эргэлдүүлэн ажиллуул. Ган улс баруун Африк. Copy, Gunfire. Yeah, you may go down to inspect the shot when the dust and fumes disappear. Okay. Yeah, now come in. Let's go. Okay. Okay, Валерна хот, Швейцар улс. Хуваарлалт 3% Африк төвд, 97% барууны орнуудад.
Yeah. Зүүн өмнөд Аз, Сингапур улс. Тийм ээ, тэгье. Hi, my name is Mark. Сайн байцгаана уу? Намайг Марк Мобиус гэдэг. Би Templeton Emerging Markets компани ерөнхийлөгч. Бид хөгжиж байгаа орнуудыг шинээр байгуулагдаж байгаа зах зээлд нь оролцдог хамгийн том хөрөнгө оруулагч. Өнөөдөр бид хөгжиж буй орнуудын зах зээл дээр 50 тэрбум долларыг эргэлдүүлж байна. Хүмүүс намайг хөрөнгө оруулалтын манлайлагч, шин зах зээлүүдийг үндэслэгч, халдсан толгойд бүргэдгээд янз янзаар нэрлэдэг. Би тэрэнд нэг их дургүй цайд байдаггүй. Бидний зорилго бол хөрөнгө оруулагчдынхаа төлөө боломжтой бүхнийг хийж тэдэнд хамгийн өндөр ашиг олгоход нь тусалж, итгэж өгсөн мөнгийг өсгөн үржүүлэх явдал юм. Тийм л дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл журамлаж хязгаарлах нь буруу биш шүү дээ. Тухайлбал үнэт цаасны багцаа индексчүүлдэг менежерүүд гэхэд тэрэнд бүр гаршсан хүмүүс. Тийм ээ. Гэтэл олон янзын тэр хязгаарлалт тавьчихаар биднийг оновчтой ашиглаж чадахгүй байна гэж бодогддог. Та миний хэлсэн зүйлийг сонсоод ойлгож байна уу? Бид одоо Сингапурт байна. Бид энд маш бага татвар төлдөг. Яагаад гэж юу? Яагаад гэвэл Сингапурын засгийн газраас бидэн шиг хөрөнгө оруулалтын менежерүүдийг хоттой авчирхыг хичээж байгаа юм. Учир нь тэд олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн төв болохыг сонирхож байгаа юм л да. Тиймээс бид маш бага татвар төлдөг, заримдаа бүр огт төлдөггүй. Мэдээж манай ажилтнууд орлогын татвар төлдөг. Бид эндээс зарим ажилтнаа авдаг юм. Манай компани ажилтнууд цалингаас орлогын татвар төлж байна гэдэг бол Сингапурын засгийн газар биднээс шууд усаар ашиг олж байна гэсэн үг. Даяарчлалыг сэдв сөрөг үр дагавартай гэдэг муулж ярьдагч үнэндээ бол даяарчлал дэлхийн бүх улс орнуудад эерэг нөлөөтэй гэдгээ нотолж чадсан. Даяарчлал бараа таваар үйлчилгээний үн өртгийг бууруулдаг. Хэрвээ дэлхийн нийт тэр чигээрээ асар өрсөлдөөнтэй нэг том зах зээл гэж үзвэл даяарчлал нь өртөг зардлыг бууруулж инфляцийг хязгаарлахад тустай. Энэ бол даяарчлалын бодит чанар. Даяарчлал бол ерөнхийдөө эерэг нөлөөтэй зүйл мөн. Санхүү эдийн засгийн салбарын тухайд бол бид хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалт хийж, өрнөдийн орнуудын тэтгэврийн тогтолцоог дэмжиж байна. Өөрөөр хэлэх юм бол хөгжиж байгаа орнуудын зах зээл дээрээс ашиг олж барууны орнууд руу гуйвна гэсэн үг шүү дээ. Таны тэтгэврийн дансан дах мөнгөч бас манай хөрөнгө оруулалтанд орчихсон явж байгааг үгүйсгэхгүй. Учир нь тэтгэврийн сангийн менежерүүд олон хэлбэрээр хөрөнгө оруулах боломжийг ирж хайж байдаг. Энэтхэг Шанай.
என்ன வேற ஆச்சும் பார்த்துருவாங்க இந்த பையன் ஆற்றுல விழுந்து குச்சதுலேருந்தே என்ன விட மாட்டாங்க வேலை பையன் Би энэтхэгийн ардчлалыг биширдэг. Хууль шүүхийн тогтолцооны ил тод энд газар худалдаж авбал тэр газрыг ганцхан миний өмчил гэж үзнэ. Хинч маргааш нь булааж авахгүй. Шин татвараар боомлж элдв аргаар булаах гэж оролдохгүй. Энэ бол колоничлалын ирнээс уламжилсан зүйл л дээ. Иймэрхүү эрх зүйн тогтолцоо маш чухал байдаг. Энэ бол хөрөнгө оруулалтын маш чухал шалгуур. Бид үүнд нь сэтгэл маш хангалттай байдаг. Намайг Мирко Ковач гэдэг. Би Австрийн иргэн. Би Австрийн үйлдвэрлэлийн томоохон компанийг үндэслэн байгуулсан. Энэ ажилд 10 жилийг зарцуулсан. Энд хинч төр засагтаа ханддаггүй хүмүүс хувь хувиар хичээдэг. Эх орондоо очихороо би хүмүүсийн яриаг сонсоод их гайхдаг юм. Бидэнд маш их зовлон бэрхшээл тулгамдж байгаа гэж ярьцгаадаг. Энд бол тийм яриа нь ямар ч хүртээлгүй. Хүмүүст татвар ногдуулаад энэ бүгдийг засч задаруулж болох юм шиг. Энд бол тэр бүхэн огт хамаагүй шүү дээ. Энд хамаатай зүйл гэвэл зөвхөн эдийн засаг л байна. Намайг Сужата Ражу гэдэг. Би Мадрас их сургуулийн худалдааны ангид төгссөн. Энэ бол энэтхэгийн томоохон хотуудын нэг болох Чиннай хот юм. Өмнө нь Мадрас гэж нэрлэдэг байсан. Энд 8 сая гаруй хүн оршдог. Хүн амын 3/1 нь ийм нөхцөл байдалд аж төрдөг юм. Өөрөөр хэлбэл голын 70 хаваар амьдардаг. Зарим нь энэс ч ядуу гудамжинд амьдардаг юм. On living on the pavements. Европ оюутнууд нийгэм судлал маш их сонирхдаг. Хүн бүр багш болохыг хүсдэг. Харин энэтхэгчүүд инженерийн ур ухаанд л суралцдаг юм. Би тэднийг 10-аас 20 жилийн дараа ямар хүн болох болоо гэж боддог. Улам баяжсан байх болов уу? Эсвэл бүр тартагтаа тулсан байх болов уу? Үгүй байхаа гэж найдаж. Манай компанид Лондонгийн хөрөнгийн бирж гарсан. Банк санхүүгийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулдаг. Тэд тэтгэврийн болон даатгалын сангийн мөнгийг эргэлдүүлж байдаг. Үйлдвэрийн байр маань жижигдээд байгаа. Бид эндээс нүүж 4 дахин том байранд орох шаардлагатай болоод байгаа. Даяарчлалын өрсөлдөөнд өрсөлдөгчд биднийг шахаж биднээс хариу үйлдэл хүлээж байна. Бид бүгд даяарчлалын дарамтанд дор амьдарч байна. Бид ажилчдад бага цалин өгдөг хэдий ч тэд амь зуухын тулд бусадтай өрсөлдөхөөс өөр аргагүй. Ажлын цагийг ч сунгахаас өөр аргагүй. Гэхдээ илүү цагийн мөнгө олгохгүй л дээ. Өрсөлдөөний улмаас бидэнд өөр сонголт одоогоор байхгүй байна.
Ийм л байна да. Ganz simpel gesagt, wir werden mehr arbeiten müssen. Daran führt kein Weg vorbei. Сайн байна. Маш сайн зохион байгуулсан харагдаж байна. Энийг хийхэд хэцүү байсан уу? Маш их хөлөс хүч зарцуулсан. Ямар ч байсан ажиллаж байна. Үнэхээр гайхалтай болж байна. Үйлдвэрчний эвлээс асуудал гаргаагүй юу? Аз болоход гаргаагүй шүү. Ажилчдынхаа нийгмийн байдлыг багжуулав харгалзахыг хичээдэг шүү. Агнуур чи ямар цалинтай вэ? Сарын 200 евро байдаг. Энэ олдог цалин нь уу эсвэл бидний талаас гардаг зардал нь уу? Энэ бол тэрний олдог мөнгө нь. Бид тэр хүнийг ажилуулахад энэ дээр 25% нэмэлт зардал гардаг. 250 евро гэсэн үг. Инженерүүд хэдэг авдаг. 8-аас 10 дахин их. 2500 евро болж байна. Европын цалин ханшнаас хавьгүй бага байна шүү. Тэгтээ бас хямд биш юм аа. Энэтхэгийн зах зээлийн тесрэнгүй хөгжлийг тооцох хэрэгтэй. Үнийн өсөлт 3-аас 5%-аар хязгаарлагдахгүй. Ирэх жилүүдэд 10-аас 15% төрнө гэж мэдээрэй. Ойрын ирээдүйд тооцох хэрэгтэй. Бид өөрсдөө ашигтай ажиллах хэрэгтэй. Бид бусдад өгөөмөр хандаж чадахгүй. Үн ханшуулна. Бид нэмэлт үн үртгийг бууруулах талаар судалж хагас автоматжуулсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа л да. Энгвэл үн өртөг буурч арай л хямд байх боломжтой. Энийг бид ямар ч хамаагүй үнээр худалдаж авнаа. Ирээдүйд улмал өртгөн нэмэгдэн шүү дээ. Үнэн нь буурахгүй. Billiger wird hier nichts. Das wird nicht billiger. Das heißt, not cheap anymore. But we should buy it. We should buy it quickly because it will be only more expensive later on. It will not become less. The point is, since he knows that we are showing interest, immediately is hiking. Okay, but I mean, you can tell him we have the option to go elsewhere. Okay, we'll call them and then. I mean, it's all bargaining. We have the option to go elsewhere. Энэтхэгчүүд татвар төлнө. Төр нь нэмэн үртгийн татвар хэлбэрээр хурааж авдаг. Төсвийн орлого, усны татвар, цахилгааны татвар, ядуурлын татвар гэх мэт маш олон татварыг төр нь ноогдуулж хураадаг. Гэтэл тэр төсвийн орлого нь буцалтгүй зээл болж гадаадын хөрөнгө оруулагчдад очдог. Төрд мөнгө асар их дутдаг. Нийгмийн байдал, ард түмнийхээ аж амьдралд анхаарах ямар ч бололцоогүй. Тэд яг юу хүсэж байгааг нь ойлгохгүй байна. Хинээр дамжуулж харилцах вэ? Үгүй, хөрөнгө оруулагч бол ёс зүй. Байгаль орчин аль эсвэл нийгмийн эмзэг хэмээх асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэггүй гэж би үздэг. Зөвхөн хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааг л анхааралтай авсан байх хэрэгтэй. Бусад асуудлууд бол тэрний хариуцах ажил биш. Тэрний хариуцах ажил бол хөрөнгө оруулах. Түншийхэл хөрөнгийг өсгөх, мөнгө босгох ажил. Шинээр үүсэж байгаа зах зээлүүдийн тухай бид ярихдаа хамгийн түрүүнд хөрөнгийн өсөх хувь ба ашигын тухай л ярьдаг. Мөнгөний өсөх хувь ба ашиг нь шинээр үүссэн зах зээлд орж ирэх гол шалтгаан нь юм. Гол шалтгаан нь бол энэ. Бүх юм 20 жилийн өмнөөс төлөвлөж байснаар өрнөсөн. Бид шинээр нэгдэж байгаа зах зээлийн талбар гэж одоо л хэлж заншилсан болохоос биш өмнө нь хөгжлөн сарамгдсан буурай орнууд гэж нэрлэдэг байсан. Ядуу 3 дахь улс орнууд өмнө зүг гэх мэт нэр түгээмэл байлаа.
Гэвч удалгүй гайхамшигтай санаа төр чинээр нэгдэж байгаа зах зээл гэж нэрлэдэг болсон юм. Арай л гоё сонсогдож байгаа биз? Бас хурдан хөгжиж байгаа орн гэж нэрлэнэ. Гэвч утга нь яг хэвээрээ. Umwelt- und Sozialstandards werden Энд байгаль орчин болон улс нийгмийн асуудлууд энэ байга байдлаараа олон жил өөрчлөгдөхгүй. Хятад энэ итгэх зэрэг орнууд зардлаа бага байлгахын тулд байгаль орчин нийгмийн асуудлаар бодиттой зүйл хийж чадахгүй. Таалагдсан ч таалагдаагүй ч бодит байдал бол ийм л байна. Хүн ардын дийлэнх нь нэн ядуу зүдүү амьдэрдэг. Ирээдүйд ч гэсэн ядуу л хэвээрээ үлдэнэ. Учир нь тэд өрсөлдөөн төрүүлэхийн тулд ямар ч үнээр ажил эрхлэхэд бэлэн байхаас арга байхгүй. Элдэв тунхаг бичиг бичээд ч ойрын олон 10 жилийн туршид байдал сайжрахгүй гэж би боддог. Учир нь хүмүүс өөрийн тунхагласан эрхийнхээ төлөөсийг дийлэх чадваргүй болно. Эдийн засгийн өсөлт гэдэг юм бол тухайн нийгэм ард иргэдэд ямар ч хүртээлгүй. Эдийн засгийн өсөлт нь зөвхөн хөрөнгө оруулагч, эрх баригчдад үйлчилдэг. Бас тэдний хооронд орших чинээлэг давхаргын хамт. 10 жилийн өмнө дундаж гэр бүлийн жилийн орлого 10,000 орчим рупи байсан. 2-3 мянган рупи хуримтлах боломжтой байдаг байсан. Одоо харин тэр үе өнгөрсөн. Өнөөдөр тэд 20,000-ыг оллоо ч сохор зоосч хуримтлах боломжгүй болсон. Энэ итгэхт харийн соёл маш хүчтэй орж ирсэн. Хүмүүс тэрэнд татагдаж барууны орнуудын соёлыг дагаж дуурайж байна. Гэвч тэглээгээд ядуурл буурахгүй. Ард иргэд ядуу зүдүү хэвээрээ л байна. Энтэй тэмцэх сорын ганц арга бол энэ итгэгийн төрийн тогтолцоог сайжруулах явдал юм. Намайг Кала Силван гэдэг. Би 7 дугаар ангид сурдаг 12 настай. Би Ганжинагарын ядуусын хороолол төрсэн цагаас хойш амьдарч байна. Би том болоод хуульч болно. Бас авилгатай тэмцэхийг хүсдэг. Алдартай нэг үг байдаг. Хэрэг гудамжаар цус урсаж байвал мөнгө хийх цаг нь болсон гэж. Би өөрийн зүгээс өөрийн чинь цус урсаж байсан ч гэж нэмдэг. Яагад гэвэл дайн хувьсгал улс төрийн ба эдийн засгийн хямрал болсон цагт үн асар ихээр буурдаг. Далимд нь олон хүн мөнгө хийж амждаг. I made a lot of money. Алсын хараат төлөвлөгөө.
Намайг Gerhard Schwarz гэдэг 14 жилийн турш би Цюрихийн шин сонины эдийн засгийн хэлтсийн ерөнхий редактораар ажилласан. Би бас Цюрихийн их сургуульд багшилдаг. Түүнээс гадна би Фредрих Аугуст фон Хайкийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. Фредрих Аугуст фон Хайк бол 20-р зууны хамгийн шилдэг, хамгийн либерал эдийн засагч юм. Тэрээр Австри улсад төрсэн бөгөөд Англи, Америк, бас Герман зэрэг улсуудад ажиллаж байсан. Prochain arrêt, Lausanne. Les voyageurs à destination de Montreux et Sion sont priés de changer de train. Одоо бид Женевийн нуурын орчимд оршдог Монтпеллерийн уул руу аялж байна. Энэ уулын нэр нь Аянчны уул гэдэг утгатай юм. Энд хэдхэн зочид буудалтай жижигхэн тосгон байсан юм. 1947 онд энд Европ, Америкийн философичд цугларч барууны орнуудын ирээдүйн талаар ярилцж байсан удаатай юм. Монтпеллерийн нийгэмлэгийг анх энэ Hotel du Parc зочид буудалд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагчдын гол зорилго нь оюуны бүтээлийг дэмжих явдал байсан. Тэд улс төр ярилцахыг хүсээгүй хэдий ч улс төрд нөлөөлөхийг хүссэн юм. Монтпеллерийн нийгэмлэг 1980-ад онд Рональд Рейган оролцож эхэлсэн тэр үеэс эхлэн алдаршсан юм. Түүний засаглалын үед тэрний зөвлөх багийнхны тусламжтайгаар Монтпеллерийн нийгэмлэг олон гишүүнтэй болсон юм. Заримдаа бүр 20 хол давж байсан. Чухамдаа тэр үед л Маргарет Тейчер Хайкийн үзэл санаа болон англи гишүүдээс санаа авдаг байсан гэдэг. Тэд бүгдээр Монтпеллерийн нийгэмлэгийн гишүүд байсан юм. Der Montpellier Society gestützt. Лондон хот, Их Британи. Жон Кристиансен хөгжлийн эдийн засагч. Лондон Сити бол хотын эдийн засгийн хороолол. Дэлхийн хамгийн ихээр цугларсан банкны тоо энд байдаг. 1980-ад оноос энд дэлхийн бүх банкнуудыг төвлөрүүлэх сурталчилгаа явагдаж эхэлсэн. Британи улсын төрийн бодлого 1970-ад онд хямралтай нүүр тулсны дараа нь энэ чигт ажиллаж эхэлсэн бөгөөд Лондон хотыг эдийн засгийн хямд төв болгохоор шийдэж байсан юм. Энэнд хүрэхийн тулд томоохон банкны төвүүдийн үйл ажиллагааны бүх хараа хяналтыг авч хайж улмаар банкуд таатай нөхцөлийн дагуу зээл авдаг болсон юм. Энэ нь банкнуудын үйл ажиллагааг өөрчилж чадсан юм. Олон банкнууд өөрийн хөрөнгөө офшор данснуудад гаргах боломж олгосон юм. Офшор банкнууд нь Жерси гэх мэт төвүүдэд төвлөрч цааш нь Карибын орнуудад тэгээд Британий Виргиний арлуудад хуваарлагдаж эхэлсэн байгаа юм л да. Яг цаадах зорилго нь гэвэл дэлхийд даяарх банкнуудад Лондонд мөнгө хуримтлуулах боломж олгож, баялаг хям даргаар бүтээх боломж байсан юм. Вашингтоны зөвшөлтсөл 1970-ад онд үүссэн.
Дэлхийн банкны олон улсын валютын фонд төслөө хэсэг дараад 4 хүчтэй талтай сүлжээ бүтээсэн юм. Эхний хүчтэй тал нь дэлхийд даяарх зах зээлүүдийн байдлыг тогтворгүйжүүлэх. Энэнд капитал нь орон чөлөөтэй дамжих эрх чөлөө олгодог нь байсан юм. Хоёр дахь тал нь либералчлагдсан зах зээлийн урсгал юм. Энэнд хөгжиж байгаа орнуудын асар их хэврэг зах зээлүүдийг тогтвортой байлгахаар зориулагдсан хуулийн зааг хязгаарыг эвдэж хөгжиж байгаа орнуудын олон 10 жилүүдээр хөдөлмөрлөж босгосон өөрсдийн үйлдвэрлэлээ хамгаалах зориулалттай зах зээлүүдэд нэвтрэх. 3 дахь тал нь төрийн хараа хяналтыг бүрэн хорж даран эсэргүүцэх байдалгүй болгох юм. Өөрөөр хэлэх юм бол хураагдах татварын хэм хэмжээг багасгаж төр нь иргэдийн эрх ашигыг хамгаалах чадaltaгүй болтол нь сулруулах явдал юм. Дөрөвт төрийн мэдэлд оршиж байгаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс өөр аргагүй болтол нь тулгамдуулах. Энэхүү байдлаар төрийн мэдэлд байсан үйлдвэрлэлийн объектууд зах зээлийн бодит үнээс хамаагүй бага үнээр зарагдаж гадаадад хөрөнгө оруулагчдын хараа хяналтанд ороход хүргэдэг. Энэ бол олон улсын банкны ба валютын фондын олон улсад улс төрийн дарамтыг хэрэгжүүлэх дөрвөн хэлхээ юм л да. Одоо неолиберал үзэл суртал хэмээн нэрлэгддэг. Хэрв таны хөрөнгө өсөж байгаа бол өөр хаа нэгтээ өсөж байгаа. Буркина Фасо улс Африк төв. Бид одоо саяар дээрээд байна. Энтхийн хөрс шороо хатаж өггүй болжээ. Энд цөлжилт дэндүү их газар авсан байна. Хөвөнгийн үйлдвэрлэлд хэд их анхаарч хөвөнгийн ургамал хөрсийг үр шимгүй болгосонтой холбоотой. Хөвөн ургах болсноор мөнгөч бас алга болсон. Одоо энд үлдсэн цорын ганц зам гэвэл юу ч ургадаггүй хоосон хөрсөл үлдсэн байна. Намайг Эв Делислэ гэдэг би агрономич мэргэжилтэй. Би Женевт хөгжлийн судалгааны сургуульд үргэлжсэн. Тариачилтад тулж ажиллаад 20 жил болж байна. 20 жил гэдэг баггүй хугацаа. Одоохондоо байдал сайжраагүй гэж би үздэг. Энэ хүмүүсийн орлого нь жилдээ 50 евроч хүрдэггүй. Үнэхээр цочирдмор байдаг. Дэлхийд тэргүүлэх чанарын хөвөнгийн үйлдвэрлэлийн үнэ нь хамгийн бага. Бид үнэндээ залхаж байна. Үр хүүхэд маань хөвөн тариалдаг. Гэвч олсон ашиг орлого гэж алга. Одоо бид яах вэ? Бид хүчин мөхсдөж байна. Та бүгдийн тусламжинд л найдаж байна. Амьдралаа сайжруулмаар байна. Та нар хөвөн худалдаж авдаг хүмүүст ярьж бидэнд туслаач. Хөвөнгөө шудраг үнээр худалдаж авах гэлтэй. Тэгвэл Буркинач бид ч мөнгө илүү олно. Над шиг настай эмэгтэйчүүд өдөржингөө халуун наранд ямар ч үн хөлсгүй шахам хөдөлмөрлөдөг.
Бид яах вэ? Биднийг бас ойлголтоо. Гүйж байна. Үнэхээр хүнд хөдөлмөр гэдгийг харж байгаа үсттэй. Цалингаа авахараа л биднийг баярлдаг юм. Дэлхийд тэргүүлэх чанарын хөвөнгийн үйлдвэрлэлийн үнэ нь хамгийн бага. Хөвөн нь өөрөө маш цэвэрхэн, учир нь тэрнийг үйлдвэрлэхэд зөвхөн гар ажиллагаа л ордог. Гэлээч дэлхийн зах зээл дээрх хамгийн хямдан гэд боддоо. Фрэнсис Колого үйлдвэрлэлийн менежер Америкийн нэгдсэн улсын төрөөс хөвөн үйлдвэрлэгчдэд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг 3 тэрбум Америк доллар. Хэрвээ Америкчууд тийм их либерал юм бол тэр чигээрээ бай гэлт. Гэвч тэд яагаад хөвөн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна вэ? Энэ бол либерализм биш. Үнэн дээр бол тэд өөрсдийн төрөөс үйлдвэрлэгчдэд дэмждэг мөртлөө бид нар дээр либерализмыг туршдаг. Энэ бол хоёр нүрт бодлого. Хөл бөмбөгийн талбай дээрх хоёр баг гэж төсөөлвөл нэг баг нь илүү сайн гуталтай бас гараараа тоглох эрхтэй хүмүүс, харин нөгөө багт нь Африк твийнхэн бас буурай хөгжилтэй орнууд орсон байна. Биднийг хөл нүцгэн бас гар оролцуулах эрхгүйгээр тоглуулж байна. Энийг шудраг ёс гэх үү дээ. Мянга 980-ад онд Дэлхийн банк Буркина Фасо улсын бүтцийг өөрчлөх зорилго тавьсан. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Түүхийд экспортлоно. Энэ нь боловсруулаагүй түүхий хөвөн гэсэн үг. Ямар нэгэн нэмэн өртөг шингээгүй. Дэлхийн банкныхан тэр чигээрээ хөрөнгө оруулагчтай хавсаадаж манай улсаас зөвхөн түүхий цорхол сонирхолтой байгаа юм. Хөвөн мод, кофе, какао, алт гээд. Хуучин цагт колоничлогчид биднийг ганцхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тушаадаг байсан. Одоо биднийг Дэлхийн банк адилхан шаардлага тулгаж шахалтанд оруулж байна. Бид нарт зөвхөн хөвөн тархал мөнгө өгдөг. Жишээ нь эм яаж худалдаж авах вэ? Гадаадын валют хэрэгтэй болно. Гэтэл гадаадын валютыг зөвхөн хөвөн л оруулж ирдэг. Би танд 2 сая хүн хөвөнгөөр ам зуудаг гэвэл та үнэмшгүй. Африк ТV хэмжээнд авч үзвэл ажилтаа нэг хүн ардаа 15 хүнийг тижээж явдаг гэд та бодоод үзтээ. Энийг 2 саяар үржүүлээд үз. Тэгвэл бүхэл бүтэн улс орон дан ганц хөвөнгийн үйлдвэрлэлээр ам зогоож байгааг ойлгоно. Хэрвээ Америкийн нэгдсэн улс хөвөн үйлдвэрлэгчдэд татаас өгч дэмжихээ зогсоовол жилд дунджаар 80 тэрбум франкын ашиг Буркина Фасо улс маань олох боломжтой. Энэ нь 122 сая евро гэсэн үг. Даанч олон улсын тусламж
Европын холбооноос болж Америкийн нэгдсэн улс Японоос өгч байгаа зээл нь бүгд нийлээд дөнгөж 20 тэрбум франк болдог нь ойролцоогоор 30 сая евро. Бид бусад улсаас зээл тусламж авах шаардлагагүй. Зүгээр л тариаланчдыг зөнд нь орхиод бусд нь ажиллах боломж олгож сургууль, зам бариулвал үр хүүхэдтэй илүү сайхан ирээдүйг өвлүүлэх боломж байна. Энэ бол хөвөнгийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал юм. Та шороо шигшиж байгаа эмэгтэйчүүдийг харав уу? Тэд шороо шүүж, сайр чулуу зарж, багахан мөнгө олдог. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийнхний мэдэгдснээр манайхаас ядуу улс орон 3 байдаг гин. Хүн амын 62% нь ядуу зүдүү өдрийн 1 Америк долларын орлоготой. Тэр 62%-ийн дийлэнх нь 1 ядуу гин. Ойлгогчнаас дор амь зууж тэдний 40% нь үр хүүхдээ сургуульд явуулдаггүй. Сургуульд сурсан хүүхдийн зөвхөн ганц 2% нь л их сургуульд дэвшин суралцдаг. Хүн амын дундаж наслалт нь 42. Хэрвээ ядуурлын тухай ярьж эхэлсэн бол нийгмийн хамгийн ядуу эмзэг давхраг болох эмэгтэйчүүд хүүхдүүдийн талаар дурдах нь зүйтэй л дээ. Зарим эмэгтэйчүүд уурхайд ажилладаг. Тэд бүхэл өдөржингөө ажиллаад ердөө 50 цент олдог. Environ 50 centimes d'euros par jour.
Бид маш их өртөө. Өнөөдөр Буркина улсад шинээр мэндэлж байгаа иргэн бүр төрөхдөө асар их өртөө төрдөг. Ирэх 25 жилд төрөх хүүхдүүд ч өртөөл байх болно. Хэрв бид хөвөн тариалахаа зогсоовол Буркинд амьдардаг хүн бүр бас Мали, Бенин, бусад улсын ард иргэд Европ руу дөрвөн. Бидэнд эндээс явхаас өөр арга зам байхгүй. Бид танай улс руу цөмрөн дайрна. Хэрв барууны орнууд хөвөнгийн тариалан татаас өгөхөө болохгүй бол бид дөрвөхөөс өөр аргагүй байдалд орно. Хэрв бид нутгаа орхиод явбал та нар 10 метрийн өндөртэй хан барьсан ч бид яаж игээд Европод очичл таарна. Бүх либерал үзэлтнүүд хил хязгаараа нээлттэй, бараа бүтээгдэхүүн, мөнгө, үйлчилгээ чөлөөтэй байх ёстой гэж үздэг. Гэвч энэ бүхэн санаанаас бодоход санснаас бол хавьгүй ярвагтай. Хүмүүс багч болов сонирхоод эргэцүүлээд бодоод үзвэл хамгийн түрүүнд гишүүнчлэлийн хураамжийн төлбөр ундаг. Клубын гишүүнээр элсэхэд хураамж төлдөг шиг. Хэрв та теннисний клубт элсэж гишүүн болохыг хүсвэл та гишүүнчлэлийн хураамж төлдөг тийм биз? Сар тутмын эсвэл жилийн хураамжаас гадна элсэхэд хураамжтай байдаг шүү дээ. Яагаад гэвэл өмнөх үеийнхэн маань бүтээн байгуулахдаа клубын байшин барилгыг босгож тэр бүгдийг бэлдээд өгсөн. Эсвүгөөс шинээр элссэн гишүүн бүтээн байгуулахад гар бие оролцоогүй мөртлөө бэлэн юмн дээр бууна. Нийтийн хөрөнгөний хураалт. Вен хот Австри улс банк санхүүгийн бүлэглүүд хөрөнгө оруулагчид нийгмийн баялагийг ухаж эхэлсэн. Төрийн болоод нийтийн өмчийн баялаг нь урт удаан жилийн хөрөнгө оруулалтаар бүтсэн зүйл. Тэр хөрөнгө нь заавал албан татвар, аль эсвэл усны хураамж гэх мэтээр санхүүжиж бий болдог. Энэ бол хувьчлалын хамгийн том зорилго. Das ist der Sinn der Privatisierung. Ja, wir fahren hier in der Straße. Бид одоо Вена хотын нийтийн унаагаар зорчиж байна. Иргэн бүр нийтийн тээврийн хэрэгсэл бол Вен хотын өмч гэж боддог. Гэвч тийм биш. Энэ тэрэг бол Америкийн хөрөнгө оруулагчийн өмч юм. Хэдэн жилийн өмнө Вен хотын захиргаанаас энэ тэрэг Америкийн хөрөнгө оруулагчдад худалдах шийдвэр гаргасан юм. Маш их мөнгө олсон л доо. Нэг тэрбумаас ч илүү их доллар олсон. Гэвч Вена хотынхан тэрэх мөнгөнийхөө барааг нөр хараагүй. Мөнгө нь Английн нэгэн банк руу ч юм уу нэг өөр газар руу шилжсэн байсан. Эцэст нь тэд мөнгөнийхөө сургийг гаргасан ч гэсэн олон жилийн турш сунжруулан лизингийн хүүтэй төлөхөр болсон. Америкийн хөрөнгө оруулагчтай нэлээд хэдэн удаа хэлэлцээр хийсний дараа өөрийн тээврийн хэрэгслээ зээлээр ашиглах тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол Вен хот энэ тэргийг зээлээр ашиглах хэрэгтэй болсон юм. Та ойлгож байна уу? Берлин хот Герман улс. Төр улс гэдэг бол аль нэгэн улс оронд оршин суудаг хүмүүсийн нэгдэл. Бид бол төр улс. Ардчилсан нийгэмд ингэж хэлдэг. Нийгэм идэвхтэй оршин тогтнохын тулд төрд олон нийтийн өмч байх хэрэгтэй.
сургууль, их сургууль, нийтийн тээврийн унаа гэх мэт. Энэ бүхнийг эргэцсэн үзвэл их сонирхолтой. Хувьчлал гэж чухам яг юу болоод байна? Хувьчлал буюу privatization гэдэг үг нь privere гэдэг латин үгнээс гаралтай ийм үг шүү дээ. Энэ нь хасах, таслах, булаах гэсэн утгатай үг юм шүү дээ. Хувьчлалын үйл явцад нийтийн эзэмшлийг худалдаж, улмаараа хувийн эзэмшигчдийн гарт шилждэг. Заримдаа бүр бэлгэлчихдэг. Дийлэнх тохиолдолд нийтийн эзэмшлийг хувийн эзэмшил чилжүүлнэ гэдэг нь угтаа бол нийгмээс тастан авахыг хулгайлахыг л хэлж байгаа юм шүү дээ. Бүр хурцаар чилж болно. Аливаа нийгмийн бүтээсэн баялагийг ашиглаж, хувийн ашиг хонжоогоо урьдчил болгодог. Энэ хачин тогтолцоог cross border leasing, хэл дамжсан зээл гэж нэрлэдэг. Энэ түгээмэл үзэгдэл Вений нийтийн унааны жишээгээр дуусахгүй. Австрийн холбооны улсын галт тэргийн алба, галт тэргүүд Америкийн хөрөнгө оруулагчдад арилжсан. Инсбург хотынхан ч нийтийн тээврээ худалдсан. Бид даяарчлалын эрэнд амьдарч байгаа тул ийм явдал дан ганц Австраар зогсоогүй нь мэдээж. Герман, Нидерланд, Европын хаа сайгүй. Улс төрчид хэл дамжсан зээлийн тохиролцоог хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн дээр өөрсдийн хүлээсэн албан үүргээ үл тоомсорлож байгаагийн илэрхийлэл. Дийлэнхтэй мэдлэг нэмгэн асуудлыг ойлгодоггүй болоод тэр шүү дээ. Үүнийг ойлгодог цөөн хэдэн улс төрчид нь зөвхөн өөрсдийн сонгогдсон хугацаанд эрх мэдэлтэй байгаа тэрхэн үедээ тухайн асуудалд анхаардаг. Харин дараа нь юу болох нь тэдэнд огт сонирн биш. Харалган ухаан хариуцлагаас зайлсхийх үзэл алсын бодлогогүй байдал нь миний дараачийн хүн бүгдийг хийн миний тарьсан гайг бусдын засч залруулна гэсэн туйлширсан бэртгчин сэтгэхгүй илэрэл. Энэ бол неолиберал эрдний онцлог. Неолиберал эрэнд бүх зүйлийг хязгаарлагдвал асар богинохон цар хүрээнд авч үздэг. Жинхэндээ бол богино хугацаанд аль болох их ашиг орлого олгох ч гэсэн сэтгэхгүй шүү дээ. Тэдэнд бүр тэр бүхэн ямар үнээр олдож байна вэ гэдгийг тунгаан бодох ухаан хүрдэггүй. Бас хамаагүй байдаг. Эрхчлөөний нэрэн дор. Вашингтон, Америкийн нэгдсэн улс. Хүмүүс ор хоронгүй болсон хүнийг хөгшин зүнэг эсвэл аригчнаар төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтэй бол тийм биш. Асрамжинд ханддаг хүмүүсийн дунд гэр бүлийн хүчирхийлэл, орон гэрн шатаж сүйдсэн, эсвэл Катерина хар шуурганд хамаг бүхний алдсан хүмүүс ор хоронгүй болцоосон байдаг. Доктор, профессор, магистрийн зэрэгэлтэйгээд элдв янзын цолтой хүмүүс ч байдаг. Хуульч, өмгөөлөгч, эмч гэх мэт. Амьдралд нь нэг л юм буруугаар ирэхэд тэд ор хоронгүй золбон болсон байдаг. Манайх дийлэнхтэй Вашингтон хавийн хүмүүст үйлчилдэг. Анхаараарай. Эмэгтэй хүн ярьж байна. Эмэгтэй хүн ярьж байна. Ноёдоо эмэгтэй хүн ярьж байна гэн хувцас өмсөөрэй. Ноёдоо эмэгтэй хүн ярьж байна шүү. Анхаараарай. Хувцас өмсөөрэй. Янз бүрийн хүнтэй таарнаа. Ихэнхдээ ам зуух мөнгөгүй болсон ажилгүйчүүд байдаг. Тэтгэврийнхэн төрийн хвшлийнхэн ч байдаг.
залхуудаа эсвэл ажил олдоггүйдээ биш. Энэ хаваар байр орон сууцны үн тэнгэрт хадснаас хойш хүмүүс өөрсдийн орон сууцнд даш амьдрах бололцоогүй болсон байдаг. Энэ асрамж нь энгийн л иргэдийн хандваар санхүүжүүлэгддэг. Төлбөрийн чек ихэвчлэн Дэлхийн банк байдаг да тэнд тушаадаг. Цагаан ордны ойролцоо хамгаалалтынхан их байдаг. Цаахнана харин Дэлхийн банк байдаг. Тэнд улс орны дэлхийн мөнгөний гүйлгээ нь явагддаг гэдгийг билээ. Гэвч үнэн дээр надад яг хэлэхэд бол тэнд юу болдог талаар огтхон ч таамаглах зүйл алгаа. Тийм ээ. Дэлхийн банк гэж энд дээ. Хүмүүр Дэлхийн банкыг Америкийн банк гэдгийг ойлгох нь зүйтэй. Олон улс орнууд Дэлхийн банкнд хандив өргөдөг. Герман, Австри, олон арван Европын орнууд хандив өргөдөг. Харин Дэлхийн банкны жинхэнэ эзэд нь биржийн брокерууд юм. Харин брокеруудын ба банкны үйл ажиллагааг Америкийн нэгдсэн улсын төр харж хянаж байдаг. Вестфалийн хойг Америкийн нэгдсэн улс. Намайг Джон Перкинс гэдэг Америкийн нэгдсэн улсын иргэн Америкийн нэгдсэн улсад төрж өссөн. Би хуучин эдийн засгийн алуурчин ажилтай байсан. Бид мафийн алуурчдын адил хэв маягаар ажилдаг. Бид шангийн төлөө ажилдаг. Энийг маф дээрэмчдийн бүлэглэлүүд олон жилээр хийж ирсэн. Бидний нэг ялгаа бол бид төр засгийн удирдлагатай нягт ажилдгаараа ялгаатай. Илүү мэрэгжлийн төвшөнд бас ажилдаг. Ажлаа гүйцэтгэх олон аргууд байдаг. Гэвч хамгийн тархамал арга бол эдийн засгийн алуурчид сонирхолд нийцэх байгалийн баялагтай орныг эхэлж хайдаг. Жишээлбэл газрын тостой улс орн байж болно. Дараа нь тэр улсад Дэлхийн банкаар аль эсвэл охин банкаар дамжуулан асар том хэмжээний зээл өгдөг. Тэр зээл нь тухайн улс оронд очилгүйгээр биднээр дамжуулан дэд бүтцийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлдэг. Үр шимийн хүртдэг нь багахан хүрээний баячууд ба тухайн улс орны баячууд юм. Харин тэр улсын ард түмэн нь ядуу зүдүү амьдэрдэг хэвээрээ үлддэг. Тэр ядуучууд нь тэр хэмжээний өртөө үлддэг бөгөөд өөрөө буцааж төлөх чадваргүй болдог. Байдлаа сайжруулахын тулд арга хэмжээ авагддаг боловч улмаар эрүүл мэндийн салбар боловсролын бодлого явуулах хөрөнгөгүй болсон байдаг. Бид энэ үед зээл авсан улсад нь иргэн очиж, алив та бүгд биднээс маш их хэмжээний мөнгө зээсэн. Мөнгөө буцааж авъя. Хэрвээ өрөө буцааж төлж чадахгүй бол оронд нь зүсэн махаг гэж шаарддаг. Өөрийн газрын тосоо маш хямд үнээр бидний компаниудад зар, аль эсвэл биднийг дараагийн олон улсын хэлэлцээрд дэмж, аль эсвэл Ирак мэтийн улс орнуудад өрнөж байгаа дайнд өөрсдийн цэргээ явуул гэж тулгадаг. Энэ маягаар бид асар том гүрнийг бий болгосон юм шүү дээ. Жинхэнэ утгаараа бол бид өөрсдөө хуулиа зохиодог. Бид Дэлхийн банкыг хяндаг. Бид олон улсын валютын фондыг хяндаг. Бид нэгдсэн үндэстний байгууллагын үйл ажиллагааны өргөн цар хүрээг хяндаг. Энэ маягаар бид хууль бий болгодог. Өөрөөр хэлбэл эдийн засгийн аллага бол хууль бус ажиллагаа биш. Улс орнуудыг асар их хэмжээний өрөнд дунгаж, дараа нь төлбөр нөхөн шаардаж дарамтанд оруулдаг нь хууль бус ажиллагаа биш ээ. Харин ч эсэргээрээ энэ маягаар өрнөх ёстой гэдэг. Гэвч энэ тийм биш. Том гүрний сонирхол бол өөрийн валюта бусад дэлхийн ертөнцийнхнээс дээгүүр байлгахыг хичээдэг. Энийг бид доллараар хийж чадсан. 1971 онд Америкийн нэгдсэн улсын төрийн сан асар их хэмжээний өртөө байсан. Өрний нэг шалтгаан нь Вьетнамын дайны уршиг юм. Мөн бид алтны стандарттай байсан.
Зарим орнууд өөрийнхөө нөхөн төлбөрийг хавтаар авахар шаардсан. Учир нь тэд долларт итгэхгүй байсан юм. Ерөнхийлөгч Никсон автаар төлбөрөө хийхээс татгалцсан. Учир нь тэр автаар нөхөн төлбөрөө хийж чадахгүйг мэдэж байлаа. Нөхөн төлбөрөө хийх хүчин чадал нь байгаагүй. Тун удалгүй бид нэн яруу газрын тосны стандартад чиржиж томоохон гэрээ хэлэлцээрүүдээ Саудын Арабтай хийсэн. Газрын тосны экспортлогч орны байгууллага зөвхөн доллараар гүйлгээ хийлгэхээр тулгаж автны стандартаас газрын тосны стандартад чирж үссэн. Зарим талаараа газрын тосны стандарт нь автны стандартаас хамаагүй илүү, учир нь газрын тос автнаас хамаагүй илүү үнэтэй. Ийхүү газрын тосыг зөвхөн Америк доллараар худалдаж авахар болж, доллар маш чухал валют болж хувирсан юм. Өнөөгийн байдлаар Америкийн нэгдсэн улс дахин дампуурж, дэлхийн түүхэнд байгаагүй их хэмжээний өртөө орн болсон. Хэрв ямар нэгэн орн нэгдсэн үндэсний байгууллага тандаж, доллараас өөр валютаар арилжаагаа явуулахар болвол бид асар хүндрэлтэй байдалд орно. Одоохондоо газрын тос эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд гүйлгээ нь доллараар хийгддэг. Гэвч Саддам Хусейн өөр хэн нэгэнд газрын тосоо доллараас өөр нэгжээр гүйлгээ хийж эхлэхээс өмнөхөн бид тэрнийг зайлуулж амжсан. Зарим тохиолдолд эдийн засгийн алуурчид улс орныг ялцруулах ажил даалгавраа гүйцэтгэж чаддаггүй. Миний бие мөн адил Панама, Эквадор улсуудад даалгасан ажлаа гүйцэтгэж чадаагүй. Байнга бүтдэг ажил биш л дээ. Бүтээгүй цагт цөөвөр чон үе олнороо цугулдаг юм. Цөөвөр чон гэгддэг хүмүүс нь төрийн эргэлтийг зохион байгуулж, аль эсвэл төрийн удирдлагуудыг устгах зайлуулдаг юм. Панама болон Эквадор улсад ажил бүтгүйцсэний дараа цөөвөр чононцрууд улсын удирдлагын хөнөөн зайлуулж байсан юм. Заримдаа эдийн засгийн аллагч цөөвөр чононцрын довтолгоо бүтэлгүй байдаг. Энэ тохиолдолд бид цэргээ явуулдаг юм. Иракт болсон үйл явдал гэвэл энэ юм. Эдийн засгийн алуурчид Саддамыг хуурч чадаагүй. Чононцрууд тэрнийг зайлуулж чадаагүй. Ийм учраас армийг тийш нь түлхсэн юм. Анхны удаа 91 онд Ирак руу цэргүүдээ явуулахдаа бид тэрний армийг бүтнээр нь сөнөөж бидний тулгасан шаардлагыг биелүүлнэ гэдэгт бүрэн итгэж байсан юм. Ийм учраас 90-ад оны дунд эдийн засгийн алуурчид Ирак руу буцаж Саддамыг ятгах үзсэн. Хэрв тэр эдийн засгийн алуурчдын ятгалгад бууж өгсөн бол улс орноо захирсаар байх л байсан. Танк сөнөөгч онгоцоо бүгдийг өөртөө үлдээх боломжтой байсан. Гэвч тэр бууж өгөөгүй. Чононцруу тэрнийг устгаж чадаагүй. Хамгаалалтын албан маш сайн зохион байгуулалттай байсан. Мөн өөртөө нь адилхан олон хүнээр хүрээлүүлсэн байсан. Бүр хамгаалалт нь Саддамыг аль эсвэл ихрэн үү гэдгийг мэддэггүй байсан. Хоёр дахь удаагийн оролдоход эдийн засгийн алуурчид ч чононцрууд ч амжилт олоогүй. Ийм учраас бид цэргээ Ирак руу явуулж Саддамыг татан буулгасан. Бусад зүйл түүх болж үлдсэн дээ. Өсөх орлого, багасах цалин. Сүүлийн 10-аас 15 жилд цалин болон хүн амын орлогын асуудалд их өөрчлөлт гарсан. Энэнд даяарчлал хүчтэй нөлөөлсөн. Олон сая албан хаагч, үйлдвэрийн ажилчид амь зуухын тулд асар их дарамтанд ор хөдөлмөрлөж байна. Тэд хүссэн цалингаа авахаа болоод удаж байгаа. Чухамдаа даяарчлал тэдний хөдөлмөрийг хямд үнэлж, үлэмж бага хөлсөөр ажиллуулж байна. Тэд бусдын ашиг орлогын төлөө золиослогдсон. Энэ их мөнгийг хаана ихтэй хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг үзэл нь хөгжлийн харалган бодлогын үндэс суурийг тавьдаг. Үйлдвэрлэлд цоо шин мэрэгжлүүд бий болсон. Эдийн засгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын банкны ажилтан, хувийн эзэмшлийн сан,
баталгаадсан энэ бүгд хэвийн бус үзэгдэл. Эдгээр ажлыг эрхлэгчид маш их мөнгө олдогч гэлээ. Үнэн дээр бол тэд бусдын мөнгөөр бооцоо тавьдаг хүмүүс. Иргэдийн хадгаламжийн мөнгө байтугай бусад улсын мөнгөөр бооцоо тавьж байна. Тэд хөрөнгө оруулсан доллар, евро бүрээс хөлс шимтгэл авдаг. Aber nicht beim Einsatz ihres eigenen Geldes, sondern sie verdient ihr Geld beim Einsatz von fremdem Geld und bekommt für jeden Euro und für jeden Dollar, den sie investieren, eine Provision. Кёлн хот бол Райн голд байдгаараа давуу байдал эзэлдэг. Намайг Антон Шнайдер гэдэг. Би бол үнэт цаасны хувийн сангийн хамтран эзэмшигч. Өөрөөр хэлбэл бид хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг үржүүлдэг. Бид мөнгийг өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хаа нэгтээ хөрөнгө оруулдаг. Тэгээд аж ахуйн нэгж болсны дараа өндөр үнээр зардаг. Хувийн эзэмшлийн хувийн хэвшлийн компаниуд бидний анхаарлын төвд байдаг. Ерөнхийдөө бол бид аж ахуйн нэгж худалдаж авахдаа харьцангуй хямдар авдаг л да. Худалдан авсан үнэ нь ихэнхдээ өрийн дансанд бичигддэг. Тэр өр нь аж ахуйн байгууллагаас хязээж салдаггүй. Ингэж худалдаж авсан аж ахуйн нэгж ирээдүйд асар их өртөө болдог. Бүр хөрөнгө оруулах мөнгөгүй болдог. Энэ зарчим бол эдийн засаг тогтвортой, хүмүүсийн ашиг орлого өндөр байх үед алдаагүй үйлчилдэг зарчим л да. Эдийн засгийн уналтанд ороогүй бол шүү дээ. Зарим аж ахуйн нэгжүүд хангалттай ашиг олоод хөрөнгө оруулалтын мөнгийг эргүүлэн төлдөг. Гэвч ихэнх нь энийг ингэж хийж чаддаггүй. Ойрд худалдан авах үн маш их өссөн. Тэднийх гадны хөрөнгө оруулалттай асар их мөнгө орж ирдэг. Хамгийн гол эрсдэл нь аж ахуйн нэгжүүд өрөө төлж дийлдэггүйд оршдог юм. Тэр үед нь банкнаас тэр өрийг хэрэгсэхгүй болгодог. Ингээд аж ахуйн нэгжүүд ашигаа ховх соруулдаг. Тэд хэвийн үйл ажиллагаа явуулж чадхаа болж шин зүйл зохион бүтээх, хөрөнгө оруулах, шинээр ажлын байр бий болгохоо болдог. Ийм учраас биднийг царцаа гэж нэрлэдэг. Харамсалтай нь үнэхээр онсон нэр байгаа юм. Эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ асар их ач холбогдолтой болж байна. Ингэх хоёр шалтгаан байдгийм. Нэгдүгээрт баялаг эзэмшигчид урд өмнөхөөс илүү шунхай болсон. Хоёрт капиталын менежерүүд шимтгэл авдаг. Хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байх тусам тэд их мөнгө хүртдэг. Энэнд л хамаг учир байгаа юм да. Хэдхэн хүний ашиг хонжоо олонхын ашиг сонирхлыг хөсөр хайдаг. Сайн байна уу? Алгаробико зочид буудалд тавтаа мэрэлнэ үү? Бид одоо Испанийн Андалусиад байна. Алерия гэдэг газрын Карбонерагийн тосгон зогсож байна. Энэ зочид буудал нь Кабо де Гата гэдэг үндэсний дархан цаазтай хүрээлэн газарт байрладаг. Баруун зүгээс эхлээд далайн тэнгисийн болон газрын чухал нөөцтэй. Бид биомандлыг хамгаалахын төлөө тэмцдэг.
Цагуурын дулаарлын эсрэг цэвэр агарын төлөө далайн болон хуурай газрын амьтдыг хамгаалдаг юм. Энэ зочид буудал маань маш чухал төслийн нэг хэсэг байгаа юм. Энэ зочид буудал нь энэ нутагт барих 7 зочид буудлын эхнийх нь юм. Энэ бүхэн дээр нэмээд бид гольфийн талбайг байгуулж бас орон сууц барина. Эхний үе шатанд бид 500 орон сууц барьсан. Аажмаар энд 1500 орон сууц байшин барилга барина. Намайг Мигель Ангел Торрес гэдэг. Би нийгмийн ажилтан энд газрын зураг гаргадаг. Сүүлийн 18 жилийн турш би энэхүү байшин барилга баригдаж байгааг ажиглалаа. Мөн Costa del Sol. За энэ бол Парк Виктория. Энд 4000 орон сууц барьж байгаа юм. Энийг уул ясандаа үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт гэж үздэг. Тэр хаваар үл хөдлөх хөрөнгийн нийгэмлэгүүд, аж ахуйн нэгжүүд болон Европын банкнууд байрладаг. Тэд энэ бүхнээс жилийн 20% орлого олохоор тооцоолдог. Гэвч банкны энгийн хөрөнгө оруулалт ба биржийн үнэт цаасны арилжаан зөвхөн 5-6% орлого оруулдаг. Ямар ч тач байла энэ барилгууд нь Испаний газар нутаг дээр байрладаг. Энэ байшинд хүн амьдардаггүй, амралтаарч хүн ирдэггүй. Тэд бол зөвхөн хөрөнгө оруулалтын гинжин хэлхийг босгох гэж баригдсан. Энэ бүхний эцэст бид хүн амьдардаггүй, ханхаа хоосон хэдэн мянган орон сууцтай үлдэнэ. Эндээс ашиг орлого олсон хүмүүс нь хаана байдгийг бид мэдэхгүй. Тэд угаасаа энд амьдардаггүй. Хэрв таны тэтгэврийн сан Европын банкнд байдаг бол таны мөнгө эдгээр байшин барилгыг барихад зарцуулагдаж Испани руу шилжсэн гэсэн үг. Эндхийн орон сууцнууд бүгд зарагдсан ч бүтэн жилийн турш хоосон байдаг. Испани залуус энэ өндөр үнэтэй орон сууцыг авч чадахгүй. Учир нь эндхийн орон сууцны үнэ нь тэдний худалдан авах чадвараас хавьгүй холд авсан. Дээрээс нь энэ барилгууд нь чанар муутай баригдсан. Тэдгээрийн урсгал засвар ус цахилгаан гэх мэт жил тутмын зардлыг Испанийн төрөөс төлдөг. Бидэнд олсон ашиг байхгүй. Испани даяар жилдээ 800 мянган орон сууц баригддаг. Испанд олон улсын үйл хөдлөх хөрөнгийн 8-ны хоосон хий бөмбөлөг үүссэн. Энэ нь сүүлийн 5 жилд илүү хурц мэдрэгдэж байгаа юм. Энэ бол асар том давлгаа юм. Цементэн цунами Испаний хойгийг арлуудтай нь хамарсан. Та суурнаас нь эхэлж бүгдийг төлөвлөсөн хотыг төсөөлнө. Дараагийн 50 жил өөрчлөх шаардлагагүй хотыг төсөөлдөө 100 мянган орон сууц хар шорд ойр ойрхон баригдсан газрыг төсөөлөд үзнэ. Манай бүтээгдэхүүн 85 мянган шоо усны багтаамжтай нуур, мөн 75 мянган км квадрат дизайнжуулсан ногоон байгууламжтай. Явган аялах юм бол 2-3 хоног лав хөрөлцөхгүй болов уу? Гэвч хотоор бүх юм дуусахгүй. Хот томорч тэлнэ. Гэвч ердийн хот шиг сүмийг тойруулан томрохгүй. Мөн олон зуун жилийн турш томорч тэлэхгүй. Хэдхэн жилийн дараа гихтэл тэлчихнэ. Зохион байгуулалттайгаар тэлнэ. Тэлэлтийн мөн адил төлөвлөсөн бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо бид заавал хүрнэ. Зорилго нь юу вэ гэвэл Европын хамгийн тансаг амралтын газар юм л да. Энэ бол нэгэн хувийн эзлэн газар. Хувийн эзлэнгүүд бүгд гольфийн талбайтай. Испани даяар ийм эзлэн газар хэдэн мянгаараа бий. Харин гольф тоглодог хүмүүсийн тоо нь даанч бага. Манад гольф тоглодог хүн тун ховордоо. Яагаад ийм юм болоо гэж юу? Асар их хэмжээний гадны хөрөнгө оруулалтаар ийм бүтээгдэхүүн бий болдог. Эзлэн газрууд нь гольфийн талбайтай ойр бол илүү өндөр үнэтэй байдаг. Энэ бүгд хүний гараар бүтсэн хиймэл. Тийм ээ. Энд элсэн цөлд ногоон байгууламж байгуулж байгаа юм л да.
Тиймээс энэ бүгд хүний гараар бүтсэн хиймэл зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй баха. Ийм элсэн цолд ногоон байгууламж байгуулахын тулд маш их ус хэрэгтэй. Ийм гольфийн талбайг усалахад 20 мянган хүнтэй хотын цэвэр усны хэрэгцээтэй ижил хэмжээний ус зарцуулдаг. Дэлхийд нэртэй барилгын 11 компани 7 нь Испанийнх юм. Зарим нь алдартай хөл бөмбөгийн клубүүдтэй нягт холбоотой байдаг. Испанийн хамгийн том барилгын компани болох ACS-ийг Реал Мадридын хуучин ерөнхийлөгч удирддаг. Орон сууцны эрэлт хэрэгцээ маш их хязгаартай тулсан байгаа. Одоогийн байдлаар Испани хойгийн километр бүрийн 80% нь барилгачсан. Одоо онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн хэсэг газруудыг байшин барилгаар дүүргэж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л барилга барихыг эсэргүүцсэн хөдөлгөөний улмаас манай барилгын ажил түр зуур зогссон байна. Манай компани тухай байгаль орчны яамд гомдол гаргаж өгсөн байгаа юм. Тэгээд тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг шалтгаанаар ажил маань түр зогссон. Хүмүүс тус тусдаа ойлгож дүгнэх визээ. Энд барилгын ажил хууль ёсны дагуу баригдаж байгааг нотолсныхоо дараагаар бид зочид буудлаа барьж дуусгана. Эл Алгарибико зочид буудлын нь хууль бусаар баригдсан тул тун удалгүй нураалгах тогтоол гарсан юм. Барилгын Азата компанид нөхөн төлбөр болгож 100 сая евро төлөгдөх бөгөөд зардлын татвар төлөгчдаар нураалтын ажлын зардлыг нийтийн хөрөнгөнөөс гаргана. Одоогийн байдлаар албан ёсны шинэ мэдээлэл ирээгүй бөгөөд албаны байгууллагууд мэдээлэл хийхийг хүсээгүй юм. Бидэнд Европын бүх орноос захиалга ирсэн. Манай ажилчид ихэнхдээ гадаадын цагаачд байдаг. Ихэвчлэн Африк, Өмнөд Америкийн цагаачдыг ажилуулдаг. Тэд хамгийн хямд хөлсөөр ажилладаг юм. Ингэж барилгын салбарынхан мөнгө хууль бус цагаачдад зарцуулж, дотоодынхоо барилгачдыг орхигдуулдаг. Eso es España. Villaverde, ¿tú? Madrid, vamos Villaverde, Alto Villaverde. Fina, vende Villaverde. Yoga Verde. Yoga Verde. Jamba isi bola ni football. Yang Real Madrid. Karton.
Ahí está jugándola el Real Club Deportivo Español, balón dentro, ahí la tocó. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол далайн хогт 3 сая чөлөөтэй байр 800 гольфийн талбай, уг гольфийн талбай нь 16 сая хүний хэрэглэх ундны усыг хэрэгэлдэг. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол Испани төв банк өөрийн нөөцийнхөө алтныхаа их хэмжээг зарсан бөгөөд гадаад өр нь үндэстний нийт бүтээгдэхүүний 106%-ийг эзэлдэг. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол ажилгүйчүүдийн тооны огцон өсөлт барилгын компаниудын тал хувь нь хаагдахад хүрсэн юм. Санхүүгийн систем нь буруу замаар яваад байхад тэдэнд илүү мөнгө төлнө гэж юу гэсэн үг вэ? Энэхүү асуултанд хариулахад тун амаргүй шүү дээ. Үр дагвараас нь болж олон хүн хохирсон. Улс орнуудын эдийн засагч гэсэн хохирсон. Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн шинэ хямрал ойрхон байгаа. Гэвч урдчлан сэргийлэх ганц жалхам хийгдээгүй. Өмнөх эдийн засгийн хямрал болоод 1 жил өнгөрөхөд арга хэмжээ авахгүй хэвээрэл байсан. Ингэснээр хямрал улам лавширч хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө тэгүр банкны системийг аврахын тулд төсвийн мөнгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энгийн иргэдийн хадгалуулсан мөнгөөр бооцоо тавьж байна гэсэн үг. Мөрөөдөө тоглоомчид санхүүгийн их үүсвэр бий болгохын тулд банк санхүүгийн тогтолцоог ашиглаж өөрсдийн байгууллагыг дампуурлаас сэргийлж байгаа хэрэг. Хүн төрлөختний түүхийг сөхвөл суурилын дараа бүх зүйл шинчлэгддэг. Суурил болгоны дараа өмнөх суурилыг давтахгүй тулд тоглоомын дүрмийг шинчилдэг. Өмнө нь тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямралын дараа банкнуудад цоо шин дүрм төлөвлөсөн. Банкны системд бүхэлд нь тусгай хараа хяналт тавьж суурил дахин давтагдахаас зайлсхийх болсон. Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдсөн. Бид юуг ч залж удирдах хэрэггүй. Бүгдийг зах зээл удирдана гэх болсон. Улмаар нийгмийг хянах байгууллагуудын үйл ажиллагаа бэхжсэн ч эдийн засгийн салбарт мөрдөх дүрмгүй болсон. Бүх юм орвонгоор либералчлагдсан. Өнөөгийн эдийн засгийн үйлдвэрлэл нь ухамсаргүй, утга учиргүй бөгөөд хүн төрлөختний эсрэг чиглэсэн байгаа юм. Өнөө цагийн сонгогчид улс төрчдийг сонгохдоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сайн мууг үнэлж байна. Ийм л учраас сонгуульд оролцогч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд таалагдахаар шамддаг болсон. Тэд камерын өмнө хэр сайн зогсож чаддгаараа шалгарч байна. Одоо цагт удирдагчдыг улс төрийн суурьтай, цэгцтэй, алсын хараатай бодлогоор нь шинжихийн оронд зурагтаар гарахтаа хэр сайхан харагддаггүй гэдэгт анхаардаг болж, чухамдаа энэ шалгуур улс төрийн удирдагчийг сонгох томоохон шалгуур болж хуурсан. Сайн улс төрч гэдэг ойлголт нь тэс сондоо утга агуулах болсон. Улмаар бид удирдагчаараа жинхэнэ улс төрчдөг биш, хүүхэлдээнүүдийг сонгож улс төрийн чухал шийдвэрийг хүүхэлдээнүүд гаргаж байна. Харин цаанаа тэр хүүхэлдээнүүд нь нөлөө бүхий хүмүүсийн сургуультай ноход болсон байдаг нь үнэхээр харамсалтай хэрэг. Цаашид баячуудын амьдралыг даах чадал бидэнд хэр үлдсэн бол?
and gentlemen, welcome to Jersey Airport. Please remain seated with your seatbelts fastened until the aircraft comes to a complete stop and the seatbelt signs are switched off. Please be careful when leaving your seats and opening the overhead lockers as items may have moved. Энэ бол Жерсигийн нийслэл арлын хамгийн том хот билээ. Арал нь өөрөө маш жижигхэн газар нутагтай. Бидний баруун гар талд эзэн хааны Жерсигийн шүүхийн газрын барилга харагдаж байна. Барилга нь төр улсыг төлөөлдөг бөгөөд шудраг ёсыг эрхэмлэн эрүүгийн хэрэгүүдийг шүүдэг юм. Одоо бид Жерсигийн хууль зүйн албаны шинэ албан ёсны төлөөлөгчдийн газрын төвд нь ойртож байна. Хэрвээ танд хууль зүйн мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй болвол энд ирж болно. Бас эндхийн хуучин барилгууд бүгд шинэ офисын барилга болгон өөрчлөгдөж тогтчуулагдаж эхэлж байгаа. Энд эдийн засгийн төв байгуулагдсан. Тэнд Швейцарын зээлийн банк байж байна. Манай энд олон Европын банкнууд суурьшсан байдаг. Бас Америк банк. Тэдний дунд City Group мөн адил Жерсид суурьшсан. Энэ бол Шотландын банк. Харин нөгөө талд нь Энэтхэг банк, мөн Европ ба Америк банкнууд байна. Энэ бол Германы Deutsche банкны байр. Олон Европын банкнуудын нэгдээ. Бидний олгодог нөхцөл болон хууль зүйн байдалд тэд их сэтгэл татагдаж энд ирцгээс юм шүү дээ. Намайг Лезвио гэдэг арлын захиргааны орлогч сайд үүнээс гадна санхүү ба байгалийн баялагийг хариуцсан ажилтан. Олон жилийн турш манай Жерси арал үхэр ба төмсөөр алдартай байсан. Бид хөдөө орон нутгийн хамт олон аялал жуулчлал болоод соёлоор амьдардаг. Сүүлийн 15 жил томоохон эдийн засгийн өсөлт бий болсон. Хүмүүс Жерсид дэлхийд даяар ашигтайгаар хөрөг зээлдүүлэх боломж бүрдүүлэхээр шийдэж энэхүү өсөлт нь ихэлсэн юм. Тэр хойд зүгт харагдаж байгаа нь бол Ганзи арал юм. Тэр харагдаж байна. Дараагийн арал нь Брэку арал, дараа нь Хэрм, Сок арал, тэр зүүн зүгт Жерси арал байна. Тэнд би төрж өсөж 1986 онд төрсөн нутагт амьдрахаар би бүрэн шийдвэр гаргаж дууссан. Би эдийн засгийн салбарт ажилладаг байсан бөгөөд сүүлдээ төрийн эдийн засгийн зөвлөх болсон юм. Жерси арал нь өөрийгөө нүүр бардам 500 тэрбум Америк долларын баялагийг хадгалдгаараа үнэхээр бахархдаг. Тэр мөнгө нь хэлийн чандаас орж ирдэг бөгөөд дийлэнхтэй электрон хадгаламжинд ирдэг юм. Гэвч тэр мөнгөний тал хувь нь бодитоор байдаггүй. Учир нь тэр мөнгө нь Жерсид бодитоор ирдэггүй болохоор тэр шүү дээ. Эхэлж Жерсид ирээд харин дараа нь томоохон эдийн засгийн төвүүдэд шилжин тархдаг. Энэ бүхний дунд Лондон руу ч мөн адил. Жерси яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Жерси нууцхай байдлыг тогтоолоор онцлог юм. Европын холбоо бол бусад орноос гаралтай Латин Америк, Африк, Азийн офшор зээлийн хоршоо болон офшорын компаниудад хөрөнгөө дэлхийн зах зээлд оруулсны дараа нуух боломж олгодог юм. Нуухта харин эзэмшигчийн нэрийг нууцалдаг. Офшорын итгэмжлэгчдээр дамжуулан эздийн нуун дарагдуулдаг юм. Жерси арлын мэрэгшсэн мэрэгжил энэ шүү дээ. Офшорын хоршоог нээсэн хүн болон хоршооноос ашиг олгогч нь нэрээ бүртгүүлэх албагүй байдаг.
Ихэнх бүртгүүлсэн эзэмшигчийн болон ашиг оологчийн нэр нь хоршооных нь өөрсдийнх нь нэр байдаг юм. Заримдаа бас өмгөөлөгчдөөр нээлгдэг асуудалтай тийм данстай байдаг. Гэвч дансны цаана байдаг жинхэнэ орлого авагч бодит хүмүүс нь хэнтэнч холбоогүй байдаг. Ийм учраас мөнгө нуун далдалахыг хүссэн хүмүүст GRC Деважингийн орон болж хувирдаг юм да. Татвараас зайлсхийх энгийн нэг жишээ бол энэ GRC-д офшорын хоршоо нээж тэрнийг Люксембургд бүртгүүлдэг. Люксембургт бүртгүүлсэн компани нь Швейцар, аль эсвэл Лондоны аль нэгэн банкны данстай байдаг. Яг хаана ямар данстай байх нь хамаагүй л дээ. Гол учир нь 3 төрөл бүрийн эрх мэдлийн хүрээнд хамрагддагаараа онцлогтой юм л да. Аль болгон нууцаа алдахгүй тулд мөрдөлт болон хөрөнгийн шилжүүлэлтийн хараа хяналтыг даамжруулах юм. Өөрөөр хэлбэл хэн нь яг тэр хөрөнгөний шилжүүлэлтийн цаана байгааг тааж таамаглахын боломжгүй болгож байгаа юм. Хэн нь тэр компани бодит эзэн бэ? Хэн нь тэр дансыг залж удирдах байна уу? Энэ бол орчин үеийн капитализмын энзэгсэдэв юм. Дийлэнх дэлхийд даяар үйл ажиллагаагаа явуулдаг том компаниуд татвар ноогдож байх ёстой боловч дийлэнх нь тэр татвараас энхүү зайлсхийж чаддаг. GRC компаниудад татвар ноогдуулдаггүй бөгөөд GRC-д шорон гэж байдаггүй. Бидний хийдэг ажил бол компаниудад хууль зүйн хүрээний үйлчилгээл үзүүлэх юм. Энэ талаар GRC олон талын дүрм журамтай бөгөөд олон улсын үйлчилгээний компаниудын дунд маш өндөр нэр хүндтэй газар юм. Одоогийн байдлаар GRC нүүр бардам ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг Швейцар болон Люксембург улсуудтай өрсөлдөхэд бэлэн байна. Бид тэдэнтэй дүүцхүйц чанарын үйлчилгээ үзүүлж чадах бөгөөд магадгүй тэднээс дээгүүр чанарын үйлчилгээ явуулдаг. Манай швейцарчуудын хувьд нэн тэргүүний бодлого болоод байна. Хамгийн чухал зорилго нь хувь хүний нууцыг чандлан хамгаалахад оршдог. Энэ бол либерал эдийн засгийн чухал хэсэг. Хувийн нууцыг хамгаалалтыг зөвхөн хууль журмыг ноцтой зөрчсөн үед түтгэлзүүлж болно гэдэгт би итгэдэг. Тухайлбал татвараас зайлсхийх нь зөрчил мөн боловч хувийн нууцыг хамгаалах эрхийг түтгэлзүүлэх хэмжээний ноцтой зөрчил бишээ гэж тооцдог. Энэ нь дотоодын болоод гадаадын иргэдэд аль алинд нь хамаарна. Швейцар улс хэн нэгнийг илүүд үзэж бусдаас давуу эрх эзлүүлэхгүй. Манай улсын иргэд ч татварын албач ижилхэн эрхтэй. Гэвч татвараас зайлсхийсэн эсвэл татвар төлөхөөс татгалзсан гэж сэжгэлсэн нөхцөлд гадаадын иргэний хувийн нууцыг хамгаалуулах эрхийг хасдаг. Хөгжиж буй ядуу орнуудын хувьд энэхүү татварын боомтууд сүйрэл дагуулж байдаг. Яагаад гэвэл хөрөнгөний асар их хэмжээний алдагдал үүсэхэд хүргэдэг. Мөн адил хөгжиж буй орнуудаас баялаг нь сорогдож, татварын боомт улсуудад тундаг нь асуудал болдог. Ихэнх тохиолдолд тэр баялаг нь бий болсон орондоо эргэж ирдэггүй. Африкт улсын тусламжийн $1 болон $10 болгон хувирч улам үргүй алга болдог. Эдийн засгийн салбарт ажиллахдаа хамгийн жигтэй санагдсан юм нь маш ухаантай олон хүн ажилтгаараа онцлогтой. Хуульч, нярав, банкны ажилтнууд гэх мэт. Их сургуулиудад бэлтгэгдэж сурсан давуу эрхтэй хүмүүс тэд өөрсдийн ажлаа үзэн яддаг. Уйтгартай дахин давтагдсан нур шүү тэнэг ажил. Гэвч олдог мөнгө нь гайхамшигтай. Тэд өөрсдөө хийж байгаа ажлаа ухаарсан байдаг. Тэд ямар нэгэн байдлаар эдийн засгийн ямар ч талаар бодсон баялаг үүсгдэггүй. Тэд чухам яг юуг хийдэг вэ гэвэл
нэг оронд үйлдвэрлэгдсэн баялагийг өөр нэгэн улсад шилжүүлэн нүүлгдэг юм. Тэрхүү баялаг нүүж шилжсээр эцэстээ асар бага тооны хэдхэн хүний гарт хуримтлагддаг. Тэр нь хүн төрлөختний өчүүхэн хэсэг элит юм л да. 3% ч бага байж мэднэ. Магадгүй энэс ч бага байж болно. Одоогийн байдлаар 11.5 их $80 хувийн эзэмшил байдаг бөгөөд офшорын хоршоонд хадгалагддаг. Офшороос удирдагдаж, офшор татвараас зайлсхийдэг. 11.5 их $80 чухам хэдий хэрэг баялаг ба хэдий их болохыг дүрслэх гэж оролдоё. Хэрв тэр их баялагаас татварын багахан татвар буюу 30% хураамж авбал дэлхийн улс бүр жил болгон эдийн засгийн $250 тэрбум төсвийн орлоготой байж байх болно шүү дээ. Тэр хөрөнгөөр ядууралтай амжилттай тэмцэж нэгдсэн үндэстний 1000 жилийн хөгжлийн зориултуудад хүрж болно шүү дээ. Хүний эрхийн тунхаглалд хүн бүр эрх чөлөөтэй төрдөг бөгөөд ижил эрх эдэлнэ гэж бичсэн байдаг. Хэрэг бид энэ хүмүүнлэгийн зарчмыг мөрдөхийг хүсэж байгаа юм бол баялагын хуваарлалтыг шинжлэх ёстой. Баялагыг хариуцлагатай нийгмийн ашиг сонирхлын дагуу хуваарлах нь зүйтэй юм л да. Хэдхэн хүний ашиг сонирхлын дагуу хуваарлаж болохгүй. Энэ зарчмыг хангасан нөхцөлд бид хүмүүнлэгийн зарчмыг дээдлэн мөрдөх болно шүү дээ. Хэрэг бид системийг өөрчлөхгүй л бол янз бүрийн юм болж мэднэ. Тун удалгүй өмнө нь дүрлэгдсэн сонгон шалгаруулалтын механизмууд ажиллаж эхэлнэ. Уг механизмууд нь улс орнуудыг зэндаагаар ангилж, арьс өнгө, шашин шүтлэг, мөн нөөцийг ашиглах зөвшөөрөлтэй хүмүүс, ашиглах зөвшөөрөлгүй хүмүүс хэмээн ялгуурлаж, үн бүхий хүн, үнэлгээ багтай хүн гэсэн ялгааг үүсгэнэ. Мөнгө хүний амь наснаас илүү үнцэнтэй болвол балмад харанхуй эрен чинээр ихэснээс өөрцгүй. Эцэст нь нэмж хэлэхэд энэ бүхний гашуун төлөөсийг энгийн иргэн төлнө. Бидний хэлж заншснаар жирийн иргэн, жирийн эмэгтэйчүүд, жирийн ард иргэд өөрөөр хэлэх юм бол энэ үйл явцад саад учруулах, нөлөөлөх чадалгүй хүмүүс гэсэн үг. Тэд зохион байгуулалтанд орж, тэдний ашиг сонирхлыг хамгаалах хэн нэгнийг олж энэ бүгдийн эсрэг тэмцэж бас зогсох хэрэгтэй гэж бодож байна. Бид одоо Райхстагт байна. Энэ бол Германы парламентын байр юм. Энд та 2 дугаар дэлхийн дайнаас үлдсэн улам мөрийг харж байна. Зөвлөлтийн цэргүүд Райхстагийг эзэснээр дайн эцэссэн. Зөвлөлт цэргүүд ханан дээр сэтгэлийн үгээ бичиж үлдээсэн байдаг. Энэ бүхэн юуг сануулж байна вэ? Баялагыг хуваарлах шинэ арга замыг олоогүй, байгаль орчны асуудлуудыг шийдээгүй, асуудлыг зохицуулаагүй, бүх хүмүүст хүрэлцэх түлш эрчим хүчний сэргээгдэх үүсвэрт шилжээгүй. Бидний өмнө тулгамдсан олон асуултуудад хариу өгөөгүй цагт дэлхийн 2 дугаар дайн ямар нэгэн хэлбэрээр дахин давтагдана гэдгийг бүү мартаарай гэж бодож байна. Мөнгө хийцгээе. Орчуулсан хүслэн орчуулгыг хянан тохиолдуулсан Амирлэн, дууны найруулагч Мягмар Сүрэн, дуу оруулсан Инх Гэрэл, Сод Баяр, голомт Монголын цөмийн эсрэг хөдөлгөөн, таны мэдхгүй телевиз хамтран бэлтгэв. 2012 он. And the ones stand in darkness, and the others stand in the light. And you only see those who stand in the light. Those who stand in the darkness you don't see. Und man sieht nur, die im Licht stehen. Und man sieht nur, and one sees only
die im Licht stehen. Who in the light stand. Die im Dunkel, those in the darkness, sieht man nicht, one sees not. And they made something entirely different out of it, because this is, now you remember the scene, this is the organ grinder who stands and grinds out one verse after another. Und die einen stehen im Dunkel, und die anderen stehen im Licht. And then you see this image. You see these few people in the light, and they jump around, and you say, this is humanity. But there is this a vast amount of people in darkness. Oh, millions and millions, you know, smiling, crying, dying, being born. Doch die im Dunkel, but those in darkness, sieht man nicht. One doesn't see them. You don't see them on the stage, you don't see them in reports, and so on. And it is such, you know, it is such a simple line. It is, and sung by this guy in a straightforward manner, und die einen. But it is such a fantastic thought. There is the light. And this, you say, is humanity. This is why I get so pissed by these guys who say, humanity expects the turn of the century with great fear or whatever, apprehension. Humanity, fuck you. Or when these other guys say, and then by humanity they mean the first world, and not even the entire first world, the intellectuals in the first world. They don't mean housewives or whatever. Anyway.